Ойрхон дорнодын бүс нутагт үүссэн хурцлмал нөхцөл байдлын улмаас Арабын нэгдсэн Эмират улсад аялж явсан 5 Монгол иргэний нөхцөл байдал хүндэрч байр хоол хүнсний асуудал үүсэх эрсдэлтэй болжээ. Тэдний төлөөлөл Совд Эрдэнэтэй холбогдож газар дээрх нөхцөл байдлыг тодрууллаа. За одоогоор усан онгоцон дээр байрлаж нөхцөл байдлыг ажиглан ямар шийдвэр гаргахыг хүлээж байна гэж бидэнд ярьлаа. Ойрхон дорнодод үүссэн нөхцөл байдлын хамгийн сүүлийн үеийн мэдээлэл сургууль Израиль Иранд нэм цохилт өглөө. Мөн Ираны хувьсгал гвардийн ерөнхий командлагчийн ахлах зөвлөх Хормузын хоолойг хааж бүг мэдгдсэн юм а. Тэгвэл манай улсын 370 орчим иргэн ойрхон дорнодын бүс нутагт байгаа. Бид Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод байгаа иргэн Совд Эрдэнэтэй холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа. За ер нь бол орой унтчих ер нь оройгоор голцоо жоохон дэлбэрэлтийн чимээ сонсогдож байгаа. Тэр нь болохоор нөгөө Пуужин устгаж байгаа тэр чимээ байж магад тийм чимээ гэж ер нь цаанаасаа бидэрт хэлж өгсөн. Нэг газар бид нар чинь бүгд усан онгоцон дээр байрлаж байгаа. Тэгээ асуухаар зарим газрын одоо солонгос жишээнд 3 сарын 5 гэх бүх хэрэг давнаа гэсэн байна. Тэгэхээр одоо энэ хэрвээ дайны асуудал бүр хуцдах юм бол бид нар бас бүр айгүй хэцүү байдалд орох магадлалтай. Одоо ер нь нийтлэг сэргэж байгаа дээр нь Монгол улсын одоо гадаад хэргийн яам иргэдтэй жоохон анхаарал тавиуд одоо хэрэгтэй байна. Бид нар ер нь бас зарим хэрвээ очиж чадахгүй бол яана гэсэн айдас бол байгаа. Бид нар нисэг хоошлогдоод гацсан байгаа хүмүүс бол энд байгаа. За тэгээд Дубайгийн зүгээс нөгөө гадны иргэдэд хоол хүнс орон байраар өнгөө хангаж байгаа гэдэг мэдээлэл асар их яваад байгаа. Тэр бол судлаа. Нөхцөл байдал хурцлаж буй ойрхон дорнодын орнуудад байгаа манай улсын иргэдээс гэмтэж өртсөн онц хүнд байдалд орсон хүн байхгүй гэдгийг гадаад харилцааны яамнаас мэдээлээд буй. Харин нөхцөл байдал удаан хугацаанд үргэлжилбэл богино хугацааны аялын төлөвлөгөөтэй явсан иргэд хүнд байдалд орж магадгүй байгаа ажээ. Тэгээ Арабын нэгдсэн Эмират бол хамгийн өндөр байгаа. Тэгээ Арабын нэгдсэн Эмират байгаа хүмүүсийн дунд бол аялал жуулчлалын журмаар явж байгаа хүмүүс байна. За мөн оюутны сурагчд байна. За тэгээд мөн одоо Тэхүүн оронд бус нутагт одоо байнга оршин суудаг хүмүүс ч юм байна. Нин түрүүнд бидний хийх ёстой алхам бол иргэдийнхээ хууль ёсны эрх ашигыг хамгаалах, аюулгүй байдлыг хамгаалах учраас тухайн хүмүүстэйгээ холбогдоод ажиллаад явж байна. Одоогийн байдлаар бол ямар нэг эрсдэлтэй орсон гэдэг мэдээлэл бол байхгүй. Бидний холбогдсон иргэн Совд Эрдэнэс гадна түүнтэй хамт яваа 4 иргэний сэтгэл зүй харьцангуй 50 байгаа гэдгийг хэллээ. Тэд нөхцөл байдлыг ажиглаж иргэдээ яаралтай татаа авахыг хүслээ. Мөн арга ирэхэндээ санаа зовхгүй байхыг дамжуулсан юм а.